Сайн уу? Ано байна. Хэрв та нар миний сүүлийн YouTube видеонууд цаашдаа Instagram story-нуудыг маань харж байгаа бол амьдралын арай илүү эрүүл хэв маягтай болох гэж хичээж байгааг маань анзаарсан байж магадгүй. Зөвхөн дасгал хөдөлгөөн гэлтэхгүй хэрэглэж байгаа хоол хүнсний бүтээгдэхүүнүүдээ ч гэсэндээ нэлээд анхаарч ер нь ямар учиртай яагаад вэ гэдэг цаад агуулгыг нь цаад учрыг нь ойлгох гэж нэлээд хичээдэг болсон. Тийм учраас энэ удаагийн видеоор би та нартай хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа пробиотик ашигтай бактерийн тухай өөрийн олж мэдсэн зүйлсээсээ дэлгэрэнгүй хуваалцъя гэж бодлоо. Түүнчлэн энэхүү видеог та бүхэнд Vitafit-ийн дэмжлэгтэйгээр хүргэж байгаа. Тэгэхээр видеоны төгсгөл рүү би та бүхэнд Vitafit-ийн пробиотик ундааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно шүү. За тэгэхээр бидний бие махбодод яг нийтдээ маш олон бактери байдаг гэдгийг та нар сонсож байсан байж магадгүй. Гэхдээ бактери гэдэг яриад үзэхээр шууд утгаараа хүмүүс муу эсвэл сүрэг гэсэн агуулгатай тийм сүрэг сэтгэлдэлтэй байгаад байдаг л та. Гэхдээ яг үнэндээ бидний бие махбодод 1000 гаруй төрлийн 7000-аас 900 удамшил буюу strain-ing 100 их найд гаруй бактери байдаг юм байна. Зарим их сурвалжуудад энийг 400 их найд бактерич гэж нэрлэдэг нь бий. Тэгэхээр бактери болгоно бүгдээрээ яг шууд утгаараа бид муу биш. Нэг талаасаа бас шууд сайн ч биш гэж болох юм. Гэхдээ бид ашигтай дээр харилцсан бидний амьдрал нэг талаасаа бактериас хамаарч байдаг гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл бидний бие махбодод байдаг бактери болон бидний дотор гэдс эд эрэхтэй хоорондоо симбиотик буюу харилцсан бие биенээсээ хамааралтайгаар оршин тогтнож байдаг. Тэгэхээр бидний бие махбодод байгаа энэ олон бактерийн нэлээд их хувь нь зарим их сурвалжуудад 4-ийн 1 гэж хэлсэн байдаг. Бидний дотор гэдс буюу за англиар gut гэж нэрлэдэг хэсэгт байршдаг гэж. Тэгэхээр яг энэ gut буюу дотор гидсэнд байгаа бактери нь өөрөө бидний хоол боловсруулах хэрэгтний тогтолцоо яг ерөөдөө боловсруулах системд маш өндөр нөлөөтэй, маш их оролцоотойгоор оролцдог юм байна. Тэгэхээр та нар яг хоол хүнсний бүтээгдэхүүнүүд за ялангуяа бактери яриад эхлэхээр пробиотик гэдэг үгийг нэлээд их олон сонсож байсан байж магадгүй. Хамгийн энгийнээр тайлбарлах юм бол пробиотик гэдэг нь бидний бие махбодод агуулгадж байгаа ашигтай бактерийг probiotic bacteria буюу probiotic бактери гэж нэрлэдэг аж. Probiotic бактери хэрхэн ажилладаг вэ гэдгийг тайлбарлахын тулд бидний гидс дотор хэрхэн ажилладаг вэ гэдгийг тайлбарлах нь зохимжтой байж магадгүй. Тэгэхээр бидний гидс дотор буюу нарийн гидс, бүдүүн гидс бол бидний боловсруулж байгаа одоо хэрэгэлсэн хоол хүнсний бүтээгдэхүүнүүдээс шим тэжээлийг нь шүүж, эрдэс баялагийг нь шүүж, витаминыг нь авч, нөгөө талаас бас усыг ч гэсэндээ шүүх замаар ажилладаг. Гэхдээ харамсалтай нь бидний гидс дотор бүх энэ шим тэжээлийг дангаараа шүүж авч ашиглаж одоо эцсийн бүтээгдэхүүн болгож чаддаггүй юм байна. За яг энэ үед бидний гидс дотор нь байгаа бактериудын ач тус бол орж ирдэг. Эдгээр бактериуд нь яг энэ хоол боловсруулалтын процессд оролцохдоо энэ боловсруулалтыг дэмжихээс гадна дархлааны эсүүдийг бас дэмжиж өгдөг. Хачиргалтай нэг бидний бие махбодод байж байгаа дархлааны эсүүдийн нэлээд олон хувь нь хотод гидс дотор дээр бол байдаг юм бэлээ. Тэгвэл бид өөрсдийн гидс дотрийнхоо үйл ажиллагааг дэмжихийн тулд юу хийхийг эмчнэр зөвлөдөг бол юун түрүүнд эслэгээр баялаг хүнс хэрэглэхийг зөвлөдөг аж. Эслэг буюу яг энэ хүнсний эслэг агуулсан бүтээгдэхүүнүүдийн гол давуу тал нь бидний одоо энэ хотод гидсэн дотор байгаа пробиотик бактериудыг тэжээж байдаг пребиотик бактериар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг юм байна. Өөрөөр хэлбэл өөрсдөө гидс дотор нь байгаа энэхүү пробиотикийг дэмжиж өгөх шидийг тэжээж өгснөөр бидний ходоонд яг бидний ашигтай байгаа бидний гидс доторт хэрэгцээтэй байгаа үйл ажиллагаануудыг аль хэдийн байгаа пробиотикууд маань бол үүсгэх боломжтой болдог юм байна. Ингэснээр одоо пробиотик тэжээж байгаа гэх юм уу. За түүнчлэн зөвхөн байгаа пробиотик бактери тэжээхээс гадна нэмэлтээр пробиотикаар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүд ихсэндээ хэрэгжилж болдог. Тараг, кимчи зэрэг ийм эсэлцэн бүтээгдэхүүнүүдээр бол пробиотик бактериуд их хэмжээгээр агуулгдсан байдаг бөгөөд илүү олон төрлийн иймэрхүү хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэх нь ходоод гидсэн одоо гидс доторт ч байгаа пробиотикийн төрөл зүйлийг олон олон болгож өгснөөр илүү resilience буюу төвчээртэй, тэсвэртэй, үнэлэнгийн одоо хортой зүйл гэх юм уу тэсвэртэй болох боломжтой байдаг гэж. Тэгэхээр илүү пробиотикаар баялаг хүнсний бүтээгдэхүүнүүдийг өдөр тутамдаа хүнсэндээ хэрэглэхээс гадна нэмээд шууд пробиотик бактериар баялаг шууд бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж болно. Жишээ нь Vitafit-ийн L-Casea бактерийг агуулсан пробиотик хүнсний бүтээгдэхүүн пробиотик ундааг бол дурдж болно. Vitafit-ийн 170 мл-ээр савуулсан L-Casea пробиотик ундаанд нийт 17 тэрбум L-Casea ашигтай бактери агуулсан байдаг бөгөөд задлсны дараа шууд ууж хэрэглэх зориулалттай.
Монголчууд хүнснийхээ хэрэглээнд сүүсүн бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэдэг байсан. Нин ялангуяа тараг их уудаг байсан учраас бидний бие махбодыг пробиотикийн хэрэгцээг бол хангацдаг байсан. Гэхдээ яг орчин үеийн амьдралтай, орчин үеийн хэмнэлтэд бид нар шиг хүмүүсийн хувьд яг үнэхээр эсгсэн тараг хэр хэмжээгээр уудаг билээ. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд яг пробиотикийн хэрэгцээ дутагдсанаар айгүй их уур уцаартай болж, стресстэж, цаашаад антибиотикийн хэрэглээнээс илүү хамааралтай болох, түүнээсээ их тийм хүндлэнгийн бактериудад хүндлэнгийн тийм хортой зүйлс илүү эмзэг мэдрэмтгий болох шинж тэмдэг ажилладаг юм байна л да. Тийм учраас яг бид нар ч гэсэн зөвхөн хүүхдүүд гэлтгүй насанд хүрсэн хүмүүс өөрсдийн энэ бие махбодтой бактерийн тэнцвэртэй байдал, пробиотик, пребиотик ер нь ашигтай болон ашиггүй бактериудын тэнцвэртэй байдлыг бол хангах чиглэлд яалтчгүй анхаарахгүй болвол иймэрхүү завгүй юм хэмнэлдэр бол өөрсдийн бие махбод ийм сулдж байгааг бид нар анзаарахгүй өнгөрөөчих эрсдэлтэй байгаад байдаг ажил. Бид өөрсдийн микробиомыг дэмжихэд пробиотик болон пребиотик бактери агуулсан бүтээгдэхүүнийг хэрэглэе гэж зөвлөдөг бол юг хийж болохгүй вэ гэдэг зөвлөмжүүдийг ч гэсэн эмчнэр бол өгдөг. Жишээ нь боловсруулсан нүүрс ус ихтэй бүтээгдэхүүнүүдээс одоо татгалцахыг зөвлөдөг юм байна. Өөрөөр хэлбэл цагаан талах, цагаан будаа, магадгүй цагаан сахар гэх мэтчлэн маш ихээр ингэж боловсруулсан байгаа цагаан өнгөтэй нүүрс уснаас татгалзаарай гэдэг юм байна. Өөрөөр хэлбэл энэ нь гиз дотрын им инфламмашн буюу жоохон өрөвслийг сэдрэж идэг учраас эсрэгээрээ бактериудад хортой байдаг гэж. Ашигтай бактериудад хортой байдаг гэж. Амьдралын зөв хэмнэлээр амьдрах ч гэсэндээ бидний бие махбодод ашигтай. Энэ нь бактериудад ч гэсэндээ ашигтай юм байна. Нин ялангуяа зөв нойрны хэмнэлтэй, нойроо хасалгүй байх хэрэгтэй юм байна. Учир нь бид өөрсдөө нөө circadian rhythm гэдэг яг юм нар мандахад бол сэрж, нар жарахад унтдаг иймэрхүү нарнаас хамааралтай, нарны гэрлээс хамааралтай амьдралын хэм маягтай байдаг штеп. Бидний бие махбодод байгаа бактериуд ч гэсэндээ яг энэ circadian rhythm-аар бол амьдрдаг аж. Тийм учраас тэдний амьдралын хэм маягийг ч гэсэндээ зөв байлгахын тулд бид нар өөрсдийнхөө амьдралын хэм маягийг ч гэсэндээ зөв байлгахыг зөвлөдөг юм байлээ. За эцэст нь антибиотик эмнүүдийг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзаарай. Мэдээж өвдсөн зовсон үед эмчнэрийн жорлож өгсөн антибиотикийг хэрэглэхээс яах вэ? Гэхдээ хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд бидний бие махбодод байгаа бактериудыг антибиотик бол устгаж байдаг учраас хэтрүүлэн хэрэглэхийг эмчнэр зөвлөдөггүй юм байна. Гиз дотор болон ашигтай бактери буюу пробиотикийн талаар судалж олж мэдсэн зүйлсээсээ та нартай хуваалцлаа. Тэгэхээр энэхүү видео хүрэхэд хамтран ажилласан Vitafit брэндэд баярлалаа. Хэрв та нар энэ талаар надаас илүү их мэдээлэлтэй илүү олон зүйлийг уншсан байгаа бол бараг нэлээд олон ч болол тэгсэн байгаа гэж найдаж байна. Тэдгээрийг ч гэснээр бусдтайгаа видеоноор комент хэсгээр дамжуулан хуваалцаарай гэж хүсье. Хэдүүлээ энэ сэдвийн талаар яриагаа комментээр дамжуулан үргэлжлүүлцгээе. За мөн энэхүү видео таалагдсан бол лайк дараарай. Хэрвээ миний сувгт subscribe хийгээгүй байгаа бол энэ доор байгаа subscribe гэсэн товчийг дараад хажууг нуухыг дарчих юм бол намайг шинээр видео оруулах болгоно notification очиж явах болно шүү. Хамтаас нь баярлалаа. Дараагийн видеоор тун утгагүй эргээд уулзъя.